За, liquidity үзнэ гэдэг өнөөдөр та. За, liquidity-гийн утга нь гэх юм бол юу гэж байгаа. Liquid буюу шингэн зүйлийг бид нэр англиар liquid гэж нэрлэдэг. За, тэгвэл liquidity гэх юм бол тодорхой хэмжээнд цугларсан шингэн зүйлийг хэлдэг. Аяган дотор дүүрэн байгаа ус ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар тийм зүйл. За, энэ бол зөвхөн метафор буюу ингээд зүйрлж хэлж байгаа хэллэгээр ингээд нэршил бол үүсгэсэн байгаа. За, энэ liquidity юу зүйрлээд байгаа вэ гэхээр ханшны тодорхой хэмжээний зэгт цугларсан захиалгуудыг урсгал захиалгуудыг ордерууд гэсэн. Хүмүүс одоо нэг тодорхой хэмжээний зэг дээрээс би сэл орно гэж ордер үлдээсэн байгаа. Эсвэл арилжаанд орцсон байгаа хүмүүс. За, энэ тодорхой хэмжээний зэг дээр би ашиг аваад гарна. Эсвэл энэ тодорхой хэмжээний зэг дээр алдагдлаа хүлээгээд гарна гэсэн. Стоп ордер болон лимит ордерууд ингээд байж байгаа. Тухайн ордеруудын хэмжээг бид нэр liquidity гэж нэрлэдэг. Хаа нэг хэмжээний liquidity цугларсан байна. Ханш тийшэл зорж идэг. Нэг бол ханш би өчтөр хэлсэн шүү дээ. Ханш 3 зүйлийг дагаж хөдөлдөг. Нэг нь болохоор fair value gap-ын төлөө нөхөх гэж явж байдаг. Нөгөөх нь болохоор equilibrium буюу ханшныхаа 50% нөхөх гэж явж байдаг. Нөгөөх нь болохоор ханшны high low хамт гэж явж байдаг. Тэгвэл энийг яг энгийнээр одоо энэ liquidity рүү хөрвүүлэх юм бол энэ чинь нэгсэндээ ханш нэг бол liquidity хамах гэж явж байдаг, нэг бол liquidity үүсгээд явж байдаг, нэг бол liquidity-гээ одоо ингээд хамах биш бүр тэр чигтээ ингээд дайраад эвдээд дэшегээ high low цэг өдрөө дайраад явж байдаг гэдээ ойлгож байна. За тэгвэл бид нэр liquidity хаана оршоод байгаа вэ гэдгийг нь бол мэдэхгүй байгаа. За тэгвэл ханшны тодорхой хэмжээний бүсүүдэд ингээ ханшны арилжаанд оролцогчдын ер нь бол захиалгууд хэмжээний мөнгө агуулгачаад өгөөд үүний liquidity гэж нэрлэдэг үзсэн шаа. Тэгвэл мэдээж локер бодох юм бол бид нэр chart буюу ингээ график л харж байгаа шүү дээ. За тэгвэл тухайн график дээр high болон low цэгүүд цугларсан байдаг. Өчигдөр ярьсан market structure дээр одоо ингээ long term high, intermediate term high, short term high ярьж байгаа шүү дээ. Тэгвэл ихэвчлэн тухайн high болон low цэгүүд дээр маш их хэмжээний хүмүүсийн stop loss юм уу эсвэл нөгөө take profit гэсэн лимит ордерууд байж байгаа цугларсан байдаг. Тэгвэл ханш тухайн ордеруудыг биелүүлэхийн төлөө л хөдөлж байгаа гэсэн. За тэгвэл хэдүүлээ live chart-ын дээр харах юм бол тодорхой хэмжээний high болон low цэг үзэхлээр за энэ дээр үүссэн high цэг үүссэн байна. Үргэлжилсэн уналт маань энэ ч low цэг үүсгэсэн. За энэ low цэг маань хаана юу руу тэмүүлсэн бэ гэхээр энд үүссэн байгаа swing low руу дайрсан байна. Энэ swing low-ыг хамсан байна. Short term low-ыг хамлаа. Үндсэн өсөлтөө өгдлээ. Тэшээ энэ high SVP. За энэ high SVP-ийн өмнө ханш энэ дунд яасан байна. Дахиад нэг high үлдээгээд жижигхэн low үлдээгээд за тэгээ эргээгээд энэ жижиг high-гаа үндсэн том high-гаа хам өсөлт гарч ирсэн. За тэгвэл бид нарт юу үлдэж байна? Одоо buy side байхгүй. Дан sell side үлдэж байна. За тэгвэл sell side дээр бид нарт юу байна? Энд нэг low үлдсэн, энд нэг low үлдсэн, энд нэг low үлдсэн. За тэгвэл ханшмаа тухайн low-уудын эсрэг liquidity-г хамахын тулд захиалгуудыг биелүүлэхийн тулд үндсэн доош distribution хөдөлгөөн орж ирнэ. Энэ distribution хөдөлгөөн орж ирэхийн өмнө ханш яасан байна гэхээр энэ low-ыг доош эвдлээд market structure shift үүсгэсэн байна. За тэгээ энийг бүр том цагаар магадгүй татаад харуул энэ оны тодорхой хэмжээний buy side liquidity-г хамчлаа. Магадгүй том цагийн imbalance ч юм уу fair value gap дээр ирсэн байх магадaltaй гэсэн. За тухайн fair value gap-ын талаар хэдүүлээ дараагийнхаас дээр ярьчих. За тэгээд энэ доош байгаа маркетинг бүтэц эвдрээд market structure shift буюу чиглэлийн өөрчлөлт үүсээд pullback нь явагдаад үндсэн distribution гэдэг доош байгаа энэ liquidity-нүүдийг хамах гад ороод ирж байгаамаа. За тэгээ энэний дараа яасан ханш маань энэ low-да хамтсан юм чи одоо бид нарт buy side руу тэмүүлэхийн тулд тодорхой хэмжээний нөгөө өгсөн fair value gap нөхөд гарч ирлээ. High цэг үлдээсэн. Бид нарт үлдсэн зүйл нь яваалаа sell side. Үлдсэн sell side доош. Трендийн чиглэл доош орсон ба. Тэгэхээр заавал энэ high руу тарих шаардлага болсон гэсэн. За тэгээ ингээ харах юм бол энэ маань нөгөө long term high буюу том цагийн high цэг үүсчлээ гэж үзээд дахиад доошогоо лоорлоо буюу энэ лоог авна гэж шорторлоо. Энэ шортын дараа сайхан. Энэ дэр нь buy side хамгээд энэ high руу дайрсан байна шүү дээ. Дэшээ гараад ирсэн. За энэ pullback доош явлаа. Энэ low-ын sell side-ыг хамлаа. Үргэлжилсэн энэ high руу buy side хамлаа. За тэгээд хамагдах зүйлс дууссан учраас үндсэн доош чиглэлийн хөдөлгөөн явлаа. За энэ доош чиглэлийн хөдөлгөөн явах юм яасан? Энэ high-ыг хамаагүй доошоо үндсэн distribution-ыг дунаад ирж байгаа учраас энэ маань дунд цагийн intermediate term high болоод үлдчихэж байгаа. Тэгэхээр энэ high бол хамгаалах цаг хэсэгтээ авагдахгүй гэдэг. Тэгээд гих мэтчлэн трендing чиглэл үргэлжлээд доошоо sell side руу явлаа. Эргээ buy side-аас sell side гээд ээлжлээд хөдөлдөг байх нэ. За тэгэнгүүт одоо энэ чэнэс liquidity ингээд ойлгож байгаа юм чинь IPTA буюу interbank price delivery algorithm гэдэг ороод ирнэ. За энэ болохоор одоо зах зээлийн шаркууд буюу томчрол яг энэ тухайн энэ IPTA-гийн алгоритмыг дагаж хөдөлдөг. За энэ IPTA-гийн алгоритм дотор бид нарт энэ яагаад хэлж ирж байна.
юу багтдаг вэ? Яг томчуулаг юу харж хөдөлдөг юм бэ гэхлээр нэгдүгээрт биднэрт үлдээж байгаа fair value gap гэдэг байна. За өмнөх та нар нэг хадгалагдсан хичээлүүд үзсэн бол fair value gap-ийн талаар ярьсан байгаа. За дараа нь order block гэж байна. Order block-ийн талаар яригдана. За тэгээд нөгөө энэ fair value gap-ийн эсрэг чиглэлийн fair value gap, inverse fair value gap гэдэг үзнэ. За тэгээ мөн мэдээж breaker block гэдэг байгаа. За энэ indog болон invoke гэдэг нь болохоор new day opening gap буюу шинэ өдөр буюу дээлийн шинэ лаа нэгдэх үед үүсдэг gap-ыг нэр indog гэж нэрлэдэг. За тэгээд шинэ 7 хоног нэгдэх үед үүссэн хоосон зай gap-ыг invoke буюу new week opening gap гэж нэрлэдэг. Week гэдэг чинь 7 хоног, day гэдэг чинь өдөр гэсэн үг шүү дээ. За тэгээ opening gap гэдэг нь болохоор нээлтийн завсрын зай гэсэн утгатай. За new гэдэг уртлын n болохоор new буюу шинэ. Тэгээ шинэ өдрийн нээлтийн gap, шинэ 7 хоногийн нээлтийн gap гэсэн утгатай. За эдгээрийг ойлгохын тулд хэдүүлээ чартн дээрээ бас давхар хараад явах шаардлагатай. За live trade маань арай болов баг шүү дээ. Stop арай бүрдэх баг. За тэгвэл энэ дээрээс хэдүүлээ одоо fair value gap гэж юу юм бэ гэдээ ороод ирнэ. За fair value gap гэдэг маань өсөлт болон уналтан дээр аль чиглэлд нь үүсдэг нэг төрлийн gap байна. За энийг хэдүүлээ логикоор тайлбарлах юм бол за тодорхой хэмжээний ингээд ханш liquidity цугларсан байлаа гэж бодъё та. High болон low цэгүүд рүү. За тэгвэл shark-ууд яах юм? Тухайн liquidity-г хамж stop loss-уудын арилгахын тулд ханшийг унгааж орж ирнэ тийм үү? За энэ ч бол ингээд manipulation хөдөлгөөнөөс сайд ороод ирлээ. Тунгуудаа хангалттай хямдралтай өн буюу ингээд доошоо discount руу ороод ирж байгаа юм чинь энэ хүмүүс нөгөө shark-ууд чинь эндээс байтахад бол чөлөөтэй биднэрт боломж үүсчин тэ. Тэгээ маш огцом хурдтайгаар маш олон газрууд buy зэрэг хийнгүүт ханш маань огцом хүчтэй өсөлт гаргаад ирдэг. Энэ өсөлтөн завсар орж амжаагүй институцийн банкнууд байдаг гэж бодъё. Энэний артлыг цагаан болгох. Үгүй арай дотор. Тэгээд эднэрийг нь жоохон оруулаад гаргаж. За ингээд огцом хүчтэй нэг дор өсөвчдөг. За тэнгууд институцийн банкнуудын хувьд болохоор энэ захиалгын дунд орж амжаагүй байвал тухайн хүмүүс ханшийг тодорхой хэмжээний хугацаанд эргэж нэг хоёр дахь боломж олгодог. За тэр хоёр дахь боломж нь юу вэ гэхээр орж амжаагүй хүмүүсийн захиалгууд энэ дунд үлдсэн байдаг. Энэ завсар. За энэ завсар нь яадаг завсар байна вэ гэхээр 3 лааны бүтцээс үүснэ. Нэгдүгээр лааны хамгийн дээд цэг буюу зүүнний хэсэг. За хоёрдугаар лааны бий бол хамаагүй. За мөн гуравдугаар лааны хамгийн доод зүүнний хэсэг хоёрын дунд нэг 3 дугаар лааны хамгийн дээд болон хамгийн доод цэгийн дунд иймэрхүү зай үүссэн байх юм бол үнийг fair value gap гэж нэрлэдэг. Энэ монголоор орчуулах юм бол нэгтэй нэг шудраг одоо нэгтэй нэг юу гэх юм тэнцвэртэй байдлын одоо юм завсар гэсэн үг. За тэгээд үнийг имбаланс гэж бас нэрлэдэг. Тогтворгүй байдлын одоо юм балансгүй ямар ч тийм тогтворгүй ханшны өсөлт гэж үздэг. Үгүй энэ ханшийг тогтворжуулахын тулд ханш яадаг вэ? Shark-ууд яадаг вэ гэхээр тухайн завсар үүссэн байгаа энэ gap-ыг buy side imbalance буюу BC гэж нэрлэдэг. За энэ BC нь юу вэ гэхээр түрүүч хэлснээр орж амжаагүй захиалгуудаа тухайн BC дээр ирж нөхөөд үндсэн Shark-уудын buy захиалгууд идэвхжиж орж ирдэг. Хоёр дахь боломж нь олгогдоод байна шүү дээ. Нэгсэндээ энэчнээс худалдаа авалт хийж чадаагүй өссөн хүмүүсийн донд хоёр дахь боломж нь үндсэн buy side imbalance руугаа ханшаа имбаланс буюу одоо энэ тогтворгүй байгаагаа баланст болгож орж ирдэг гэсэн. Тэгэхээр үнийг тогтворцсон ханшны хөдөлгөөн болчлоо гэж үзээд хоёр дахь харилцаа бид нар энэчнээс long орох боломжтой болчихдгоо гэсэн. За тэгвэл одооны хөдөлж байгаа чартн дээр те би түрүү энэ чинь ингээ BC тэмдэглэсэн байгаа нь болохоор хэрвээ энэ үнэхээр энэ дэше өсөх хөдөлгөөнтэй те өсөлтийн чиглэл эхэлсэн байсан бол ханш маань энэ имбаланс гэдэг энэ имбалансыг хүндлээд доош нэвлэлгүйгээр дээш энэчнээс спорт аваад өсөх ёстой байсан. Гэтэл энэ бол өссөнгүй одоо үндсэн уналт ороод ирж байна. За, ийм fair value gap гэдэг бол юм. Уналтын gap ч гэсэн ялгаа. Нэгдүгээр лааны хамгийн доод үзүүр, гуравдугаар лааны хамгийн дээд үзүүр хоёрын дунд завсар үүссэн байх юм бол үнийг fair value gap гэж нэрлэдэг. За тэгвэл энэний хэдүүлээ чартн дээрээс харцгаая. За нэг цагийн чартыг харах юм бол за одоо энд харагдчихээн да. Энэчнээс ханш sell side liquidity болон
лов цэгүүдээ бүгднийг хамж дуусгачаад үндсэн институцийн ордер флоу дээшээ хүчтэйгээ маш хүчтэй ингээд гараад ирсэн. Гэтэл энэ завсар орж амжаагүй захиалгууд буюу биелэгдээгүй захиалгууд хаана яаж биелэх вэ гэхлээр энэ доторх завсрын ликвидити буюу нэгдүгээр кандлийн хамгийн дээд зэг. За энийг бүр томруулж байгаа дараа хэлээ. Нэгдүгээр лааны хамгийн дээд үзүүр болох энэ зүүнээс 3 дугаар лааны хамгийн доод зэг болох энэ зэг хүртэл бид нэр гэп татна. Энд ч одоо яагаад нэг юм бүтгэх харагдаад байна. Нэг жоохон нэг хүн. За. Ингүүл арай. За ингээд харангууд биднэрт энэ чинь гэп үүсэж байна. За тэгвэл энэ тухайн гэпэн дээр биелэгдэж амжаагүй захиалгууд маань хангалттай өөрсдөө нөхсөн гэж үзсний дараагаар үндсэн дистрибьюцны 2 дахь боломж буюу chance маань дээшээ энэ хэмжээний хөдөлгөөнийг биднэрт гаргаж ирж өгдөг. Тэгэхээр бид нар fair value gap-ыг ашиглах юм бол үндсэн хөдөлгөөнөөсөө одоо томчуулын орж амжааг байгаа хөдөлгөөн дээр бид нар дагаж орно гэдэг л юм гэсэн. Бид нар хизээч тэр маркетинг институцийн шаркуудтай зэрэгцэж энэ лов дээрээс нүдэн анаад дарж чадахгүй да. Энэ магадгүй эвдлээ доошо энэ мэт ингээл унаад ороод ирэх боломжтой. Гэхдээ энэ унаж орж ирэхгүй гэсэн баталгааг авч байгаа шалтгаан энэ 2 дахь боломжийг хүлээгээд үнээр энэчнээс үүсэх шаардлагатай болж байгаа юм байна гэж үзэл чинээсээ buy захиалганд орно гэсэн. За тэгвэл миний өнөөдрийн харж байгаа bias-ийн хувьд би Nasdaq дээр яагаад доошоо short хараад байгаа вэ? Тэгэхээр нэг цагийн чарт руу ороод харах юм бол за дээлигийн чартаас харъя та. Дээлигийн чартан дээр ханш маань 1-р лааны доод зэг, 3-р лааны дээд зэгийн дунд үүссэн CB буюу sell side imbalance. Энэ имбалансыг тогтворжуулсан ханш үндсэн хөдөлгөөн одоо доошо distribution хөдөлгөөн эхэлнэ. За гэтэл энэ маань одоо long term яагаад үүссэн бэ гэхээр тухайн gap-н дээр ирчээд хүчтэй доошо уналтын хөдөлгөөн авсан. Энийг 4 цаг руу оруулаад харах юм бол ханш маань доошоогоо shift хийгээд ороод ирж байгаа гэсэн. Доошоогоо market structure shift. Market structure shift нь юу гэхээр нөгөө хэлсэн өчтөр хичээл дээр үгсэн тийм ханш маань high хийгээд low, higher high хийгээд доошоо энэ low-го эвдээд ороод ирэх юм бол энэ хөдөлгөөнийг маркетинг бүтэц эвдэрлээ гэж үзээд чиглэлийн эсрэг чиглэлийн хөдөлгөөн эхлэнэ гэсэн тохиог амнаа гэж хэлсэн ээ. Тэгэхээр энэ завсар үүсэж байгаа pullback маань тухайн 2 дахь боломж олгогдох fair value gap буюу CB дээр ирдэг. Тэгвэл энэ тохиолдол дээр ч гэсэн бид яг энэ практикаар одоо логкор харах юм бол ялгаа авахгүй те. 4 цагийн хувьд бол ингээд маш том CB байна те. За энэ 4 цагийн CB-г 1 цаг руу оруулаад харах юм бол арай жижигрээд дэшээ ингээд ороод ирж. За ингээд жижигсгэж харж байгаа шалтгаан нь юу гэхээр нөгөө нэг short term high буюу liquidity байдаг swing high-уд маань энэ нэг гараад ирж байгаа байхгүй. Энд биднэрт buy side liquidity буюу ханш маань энэ high-ыг авах магадaltaй болчлоо гэдэг тохиог илтгэдэг байгаа. За хоёрдугаарт энэ имбалансын энэ дээр дахиад нэг байна. За энийг 15 минут руу оруулаад харахад дахиад нэг ийм high үүсэж байгаа. Тэгэхээр эдгээр маань дандаа short term high буюу нөгөө liquidity болох таргетууд байна. Бидний нөгөө онцлог цэгүүд маань. Яг хөө хэрвээ энийг бол би энэ уналт орж ирэлгүйгээр эхлээд эдгээрийг авсан бол би шууд short ирэлж байгаанууд ингээ харахаар байсан. Гэтэл одоо энэ маань ингээд эхлээд доотлын ловд авчиж байгаа учраас за үнэхээр доош хөдөлгөөн явахыг хүсэх юм бол энэ ловдыг авчиж байгаа юм байна. Эхлээд энэний дараа хол доош явуулгүйгээр энэ гэпүүдийг бол би нөхөх багтсан таамагтай ийм ярилж харнаа л сотогтой болчих. Тэгвэл энэ CB дотор те нөгөө шаркуудын орч хэмжээгүй захиалгууд байгаа. Бид нэр тухайн захиалгуудыг дагаж 2 дахь боломжтой дээр нь орно гэж ойлгож байна. За энийг өөрөөр бас нэг хилэгдэг хилэмж байдаг. За энэ 2 дахь боломж гэдэг үгэнд бол яг хуу томчул бол нэг амар тийм дуртай байдаггүй. Ягаад гэхээр өөрсдөө нэг тийм чадваргүй мэттэй орох хөстэй газартаа ороогүй юм шиг байдаг. За тэнгуү жоохон эго өндөртэй хүмүүсийн хэллэгээр бол үндсэн хөдөлгөөн явлаа, liquidity бүх юмнуудаа хамлаа, том цагийн имбаланс ч юм уу gap дээр ороод ирлээ те. За одоо унахад бэлэн болчлоо гэж үзээд энэчнээс хүчтэй шорт хөдөлгөөн унаад ороод ирдэг. За энд бол хангалттай хүмүүс орцсон байгаа. За тэнгууд энэ шортын хөдөлгөөн дээр дагаж орцсон байгаа. Одоо энэ уналт ингээ shift хийчлээгээд унаад ороод ирж байнгут энэ дэр чи маш олон хүмүүс сэл арилжаанд ороод стоп лоссуудаа нэг тодорхой хэмжээний хай дээр тавьдаг. Тухайн стоп лоссыг хамаад үндсэн хөдөлгөөнөө явахын тулд түлшээ нөхөх гэж нэрлэдэг liquidity хамжээ. Энэ imbalance price range баланст болгоод үндсэн хөдөлгөөн унж орж ирж байгаа бид нэр liquidity-г л хамж явж байгаа илүү их мөнгө өсөж байгаа гэдэг талаар нь хүмүүс ярилцдаг. Гэсэн нэг мэргэжлүүд байдаг. Тэгэхээр хэдүүлээ бол ямар нэгэн байдлаар арилжаанд орох юм бол нэгдүгээрт нөгөө том цагийн имбаланс руу орж ирэхийг хүлээн. Том цагийн имбаланс руу орж ирсний дараа том цагийнхаа shift хийгдсэнийг хүлээн. Shift-ийн дараа үүссэн имбаланс үүсэж байгааг хүлээн. Үүний дараа дунд цагийн high үүсгэхийг хүлээн. Дунд цагийн high нь энэ одоо
имбаланс дотор орж ирээд нэг юм тодорхой хэмжээний хай үүсэх болчиход шүү дээ. Тэр бид нэр эдгээрийг хүлээнэ л гэсэн. За хэрвээ энэ маань дээшээ яагаад явж болохгүй вэ гэдэг. Хэрвээ дээшээ явах боломжтой байсан бол ханш маань энэ ловуудыг хамчаал эдийн хэрийн нэгнээс дээшээ өсөд гараад ирэх боломжтой байсан. Хангалттай энэ чинь нөгөө ликвидитет цуглууллаа буюу консолидейшн хөдөлгөөн доошоо манипуляшн орж ирлээ. Үндсэн дистрибьюшн дээшээ явах боломжтой байсан. Гэтэл энэ хөдөлгөөн яваагүй. Яагаад гэхээр том цагийн имбаланс дээр орж ирчээд доошоо хүчтэй шифт хийчихэнгүүт онлын хувьд болохоор энэ чинь нөгөө long term high маань үүсчихэж байгаа. Тэр бид нар яач ч байсан одоогийн нөхцөл байдалд бол том цагийнхаа short арилжааг харнаа. За тэгээд ганц гонигтай юм нь юу вэ гэвэл одоо энэ short маань тэр чигтээ унсаар агаад биднэрт ямар нэгэн боломж олголгүй ингээд унаад ороод ирвэл арилжаа харахгүй арилжаанд орох боломжгүй болчихжээ л гэж харна гэсэн үг. За гэхдээ мэдээж бид нар лааны бүтц маань нэг ийм лаа байгаа шүү дээ. Нэг ширхэг лаа бол одоо лааны бүтц бид харж байна. Нэг ширхэг лаа ийм байлаа. Доошоо улаан хаагцсан лаа байлаа гэж бодоход энэ лааны чинь нээлтийн зэгэнд байгаа. Энэ хэсэг гэсэн үг. За тэнгуүта энэ лааны үүсгэсэн хамгийн хай цэг буюу дээд зэгэнд байгаа. За тэгвэл энэ нээлтийн цэг яах вэ гэхээр зааж гараа. За тэгээ хамгийн доод үүсгэсэн цэг нь за тэгээд хаагдсан цэг нэгэд. Ингээд бид нар дөрөв бүтц үүсэж байгаа те. Астрологийн тэр бичлэгэн дээр шигсэн лааны бүтцийг халтгаан тайлбарлсан байна. Тэгвэл энэ лаа чи яад юм гэхээр нээлтийн цэгээ хийгээд дээшээ manipulation буюу liquidity хамаад үндсэн хөдөлгөөний distribution доошоо хөдөлгөөн орж ирээд хаагдхаас өмнө имбалансуудаа нөхөх гэж хоёр дахь хөдөлгөөн орж ирдэг. За тэгвэл энэ дараагийн лааны бүтц яадаг вэ гэхээр дахиад дээшээгээ имбалансуудаа нөхөх гэж орж ирлээ. За нээлтийн цэг яваад имбаланс нөхөх гэж орж ирлээ manipulation үндсэн distribution хөдөлгөөн явлаа. Яруулаа хийлээ. Цагаад дээшээ хаагдаг. Гих мэтчлэн лаанууд явдаг те. Тэгвэл бидний одоогийн энэ нөхцөл байдал дээр бол те энэ доошоо явж байгаа энэ хөдөлгөөн дээр за энэ бол дээд зүү хийх шаардлагагүй болчихж байгаа гэж үзээд энэ доошоо shift хийчихэж байгаа гэж үзээ. Магадгүй энэ non lag бид нэр order block гэж ашиглаж болно. За order block гэдэг нь маань одоо энэ чинээс орж ирнэ. За order block гэдэг нь захиалгын блок гэж байгаа. Бас л ялгаа байхгүй. Fair value gap-тай л адилхан ашиглагдана. Хоёр. Гэхдээ харагдах байдал нь үзэгдэх байдал нь арай жоох өөр. Одоо энийг анзаараад харах юм бол order block яаж үүсдэг вэ гэхээр тодорхой чиглэлийн дагуу үндсэн хүчтэй өсөлт явагдаад доошоогоо бид нар market structure shift маань хийгдэж байгаа тийм үү. Тэгвэл энэ хүчтэй уналтыг үүсгэхээс өмнө хамгийн сүүлд хаагдсан дээшээ хаагдсан candle буюу одоо өсөлтийн чиглэлийн сүүлийн лаа гэсэн үг шүү дээ. Энэ лаа маань бидний хувьд захиалгын блок болж орж ирээд яг fair value gap-тай адилхан тухайн захиалгын блок дээрээс ханш ундаг аа. За өсөлтийн чиглэл дээр ч гэсэн ялгаа байхгүй. Үндсэн өсөлт явлаа. Уналт орж ирсэн. Хүчтэй өсөлт орж ирэхээс өмнөх сүүлийн доошоо хаагдсан лаа буюу энэ улаан лаа маань бидний order block болж орж ирнэ. За энэ тохиолдол дээр бол энэ хамгийн дооргоо энэ улаан лаа ч гэсэн order block байж болно гэсэн. Яг тэгэхээр энэ хүчтэй өсөлтийг үүсгэсэн блок байгаа учраас. За тэгвэл бид нэр fair value gap order block-ыг үзээд энэ хоёрыг яг алийг ашиглах юм бэ гэдэг. Нөхцөл байдлаасаа хамаарат биднэрт аль нь хамгийн тохиромжтой харагдаж байна. Тухайн цэгээс сурах боломжтой гэсэн. Одоо жишээлбэл магадгүй бид нартай энэ хөдөлгөөн дээр short арилжаа харж ялаа гэж бодъё л да. Энэ уналтан дээр те. За тэнгууд бидний order block чинь энэ улаан биш энэ ногоон лаа болчихж байгаа байхгүй. Бидний үндсэн order block. За тэнгууд ханш энэ хүртэл ирья гэж харъя гэхэд нэгэнт ингээд унаад ороод ирсэн чартыг би бол ингээд дэшээ гарч ирэх юм бол энэ бол дээшээгийн liquidity-гээ хамгаалт бол дээшээ ингээд гараад ороод ирэх магадaltaй гэж үзсэн. Харин эсрэгээрээ энэ улаанлаа энүүхэн чинээ хаагдчихад эргээ тари ингэж орж ирсэн бол би эсрэгээрээ энэ орд захиалгын блокоо нөхөх гэж байна гэж үзээд short харж болох байсан тийм. Гэтэл тгээгүү шууд хүчтэй унаад ороод ирсэн. Тэгвэл миний хувьд юу харах юм бэ гэхээр энд үүссэн байгаа эсрэгээр fair value gap үүсэж байна шүү дээ. CB энэ хэрвээ энэ лаа хаагдаа CB үүсчих юм бол би эсрэгээрээ за энэ CB дээрээ сэлтнэ гэсэн тохиог авч гэдэг юм. Гэх мэтчлэн хослуулж ашиглана. А тэгвэл аль одоо жишээ авахаар хид хідэн дараалсан гэпүүд үүсчдэг. Одоо жишээлбэл энэ дээр энд нэг гэп BC үүссэн байна тийм. За тэгээ энэний дор дахиад нэг BC үүссэн байна. За энэ доор нь дахиад нэг BC үүссэн байна. За энэ доор дахиад нэг жижигхэн BC байна. Яг эдрээ алин дээр нэрх юм бэ? Ингээд тодорхойг болчлоо тийм. За тэгээд харах юм бол бид нэр юг харах вэ гэхээр том цагийн чиглэл маань хаашаа чиглэж байгаа. За тухайн чиглэл рүү явах одоо те гэпэн дээрээс том цагийн гэпэн дээрээс өсөлтөө авцсан уу?
Хэрвээ авцсан бол тэр чинь тухайн чиглэлийнхаа дагуу хүчтэй угаасаа явчихна. Том цаг дээр магадгүй дээлигийн чартн дээр гэж бодъё. За 4 цагийн чартн дээр гэж бодоход лоо хийгээд, лоо хийгээд энд магадгүй нэг юм CP үүсгэсэн байлаа гэж дээ. За тэгвэл энд CP үүсгэсэн байхад том цагийн CP-н дээр ороод ирсэн байлаа гэж дээ. Тэнгууд энийг цагаа жижигрүүлээд харах юм бол энэ уналтын хөдөлгөөн дээр чинь 5 минут, 15 минут, 1 минутын дээр шиг юм уу. Энэ дээгүүр дахиад баахан жижигхан имбалансууд үүссэн байдаг. Тэгвэл бид нэр энийг тоолохгүйгээр том цагийн зоон дотор маань үүссэн имбаланс давхар хаана үүссэн байна? Тэрийг анзаарч яагаад тухайн CP-н дээрээс нь сэл дараад орчиж болно л гэсэн. Хаана олон CP BC давхардж чинь тэм дээрээ ярилцаанд орно. Ойлгомжтой. За эсвэл биднэрт Fibonacci tool гэж байгаа. Trading wave дотор. Энэ trading wave дотор хаана? Энэ дээр Fib retracement гэсэн энэ tool байгаа. Энийг татаад харах юм бол та нарын дээр магадгүй мангар олон левелүүд байгаа байх. Settings руу ороод харах юм бол тийм баахан мэддэхгүй өчнөө олон левелүүд ингэ байж байгаа. Тэгээ элдв анзын өнгөтэй. Би бол энэ мөнгнүүдийн бүгднийг нэг жигт болгоод өөртөө шаардлагатай гэсэн левелүүдэд тавиал бусдынгийн бол ер нь бол хаачихсан байдгийг. За тэгвэл энэ Fibonacci retracement маань ямар шаардлагатай юм бэ гэд үзэнгүүт биднэрт ханшны маань 50% буюу талыг нь олоход хэрэг болдог. За энэ 50% ямар шаардлагатай вэ гэхээр ямар ч тохиолдолд ханш маань үндсэн хөдөлгөөн pullback үндсэн хөдөлгөөн гэдэг өсөлттэй байгаа тохиолдолд энэ ханшны pullback хаана ирэх вэ гэхэд энэ хөлнөөс энэ хамгийн сүүл үүсгэсэн ёроолоос хайцыг хүртэл татаад харахад бидний энэ 50%-ийг харагдаж шүү дээ. Энэ 50%-ийг зайлшгүй нөхөх шаардлагатай гэж үздэг. Үүнийг equilibrium гэж нэрлэдэг. Тэгээ энийг бол бид нэг теоремоор нь ашигладаггүй. Тэгэхээр нэг чэйжлэх хөл шаардлага байхгүй шүү. За. Тэгээ мэдээд авахд илүүдэхгүй. Хүмүүс дараа өөр хүмүүс ярьж байхад equilibrium гэж ярьж байвал за энэ 50% яриад байгаа юм байна да гэдээ ойлгочих болно гэсэн. За тэгвэл энэ 50% дээр энэ доогуур нь одоо энэ дээгүүр үүссэн байгаа нэг магадгүй BC байлаа гэж бодоход хэдүүлээ энэ BC дээрээс ханшмаа сохроор өснөө гэж арилжаанд оролгүйгээр за энэ магадгүй энэний доор нь дахиад нэг BC байлаа гэж дээ. Тэгвэл энэ 50%-аас доор байгаа хэсэг дээр бид нэр арилжаанд орно. За энэ ингэж байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр ханшны хөлний энэ 50% гэдэг байгаа хэсгийг бид нэр премиум болон дискаунт хөдөлгөөн гэж ярьдаг. За тийм гол премиум гэдэг нь юу вэ гэхээр ханшны үнэтэй байгаа хэсэг. Хүмүүстэй локкер бодох юм бол бүтээгдэхүүн ямар нэгэн зүйл худалдаж авахдаа аливаа зүйлийг үнэтэй байхад нь худалдаж авахгүй хямд байхад нь худалдаж авдаг тийм үү. За аливаа зүйл зархаж байгаа бол хямд байхад нь зарахгүй аль бол үнэтэй байхад нь зардаг тийм үү. Чанараа алдааг байхад. За тэгвэл ханшны 50%-аас дээд хэсгийг бид нэр премиум зон гэж нэрлэдэг. За ханшны 50%-аас доод хэсгийг бид нэр дискаунт зон гэж нэрлэдэг. За тэнгууд үүнийг нь товчлоод PD array гэж нэрлэдэг байгаа. PD array гэдэг нь ханшны 50% одоо энэ премиум дээр байна уу, дискаунт дээр байна уу гэдгийг л товчилж хэлээд байгаа гэсэн. За тэгвэл бид нэр ямар нэгэн байдлаар өсөлтийн трендтэй явж явах үед buy арилжаанд орохдоо зайлшгүй 50%-аас доогуур байх үед буюу дискаунттай байхад нь бид нэр худалдан авалтад буюу buy арилжаанд орох хэрэгтэй. Sell хийж байгаа тохиолдолд бид нэр зайлшгүй премиум дээрээс sell хийх хэрэгтэй. Уналт явж байгаа бол зайлшгүй премиум дээр орж ирэхэд нь sell нь buy арилжаанд орж байгаа бол дискаунт дээрээс нь buy-дна гэж харна. За энэ шалтгаанаар олон дараалсан fair value gap эсвэл order block-уд байх юм бол энэ уналтын хөлний магадгүй би 50% буюу премиум хэсэг дээрээс нь sell орно гэд энэ дээр байгаа нэг цагийн CB руу ханш орж ирэх магадaltaй гэдгийг нь хараад байна. Жишээлбэл уналтын энэ чартан дээр энэ чинь ингээд 1 CB, 2 CB, энэ дээр 3 дахь CB үүссэн байна шүү дээ. За бид нар энэчнээс ингээд премиум дискаунт татаад харах юм бол яг л уналт явлаа 50% нөхлөө 50% нөхөхөд бидний зүүнтэлт юу байна? CB байна те. Энэ том CB-гээ хурж ирлээ нөхлөө үндсэн уналт доошоо. Ойлгомжтой байна уу? Энэ яриа сонсогдож байгаа үстэй те. Таад ойлгож байгаа бол нэг гоё сонсож байгаа чартн дээр нэг гоё ямар ч хамаагүй эможи тавь та. Галны эможи. Юу гэдэг. Юу л хэдүүлээ. Ойлгомжгүй юм байвал юу яа.
Ойлгомжгүй юм байна одоогоор. За ойлгож байгаа юм да. Бай. За тэгвэл үргэлжлүүлье. За тэгвэл олон дараалсан fair value gap-аас өөрсдөө яаж хамгаалах вэ гэхээр мэдээж энэ premium discount ашиглах. За энд орч гэсэн энэ доор нэг ийм gap үүсчээд энэ gap байна хөө. Энэ дээр нэг ийм gap үүсч. Энэ дээр дахиад нэг ийм BC яваад. Ингээд дараалсан 3 BC хахад бид нэр аль дээр нь орох юм гэхээр аль болох premium руу аль нь discount руу аль нь орж ирж байна. За энэ тохиолдолд бол те аль нэг руу нь орж ирээгүй шүү дээ. Тэгвэл энэ дээр бид нар яах юм гэхээр нөгөө premiumтэй давхардж байгаа fair value gap буюу голын fair value gap буюу BC шүү дээ. Энэ BC дээр хүрсэн байвал бид нар премиум руу ороод дискаунт руу ороод ирсэн гэж ер нь бол дохио авчиж болно. Гэхдээ энэ жоохон эрсдэлтэй. За үүнийг яаж сэргийлэх вэ гэхээр бид нар тэртээ энэ доор liquidation хэмжээ, liquidity энэ ловыг хэмжээ те. Энэ лов хамж байгаа нь биднэрт нэг гой баталгаа өгнө. Хоёр дахь баталгаа нь энэ нэг цагийн чартыг бага цаг дээрээ 5 минут юм уу 1 минутан дээр дээшээгээ shift хийж өгөх юм бол хоёр дахь баталгаа болоод бид нар бага цаг дээрээ оролт авчиж болно гэсэн. Магадгүй энэ дээрээс одоо дээшээ гарч ирээд гоё market structure shift хаана явагдсан байна. За энд дээшээгээ high эвдээд гараад ирсэн байна. За энэ high эвдсэний дараа биднэрт энд BC байна те. За тэгвэл би энэ BC-н дээрээс long орно гэдэг. Би дээшээгээ хаашаач үйт юм те. Гарч болно шүү дээ. За тэгвэл энэ ч орж ирэх нь үү? Орж ирсэн байна те. Орж ирээд үндс өсөлт гараад ирсэн гэсэн. Их мэдчлэн хэдүүлээ оролтуудаа харж болно. За тэгээд нэг зүйлийг би та хэд талан харуулж байна. Хэдүүлээ маш том хөдөлгөөн барих гэж шуналтах шаардлага байхгүй. Одоо жишээлбэл Nasdaq-ийн хувьд бол те явж байгаа л амар огцон хөдөлгөөн гэж орж ирээд шүү дээ. Биднэрт ерөөсөө энэ хөдөлгөөн чухал биш. Биднэрт юу чухал вэ гэхээр ерөөсөө биднэрт энэ том хөдөлгөөн барьж бусдад гайхуулах шаардлага байхгүй. Зүгээр л яг хэрэгтэй цагтаа зөв үедээ чиглэлээ зөв тодорхойлсон бол тэр дунд нь өөрийгөө багтаагаад 20-30 пип байж болно. 5-10 пип ч авсан байж болно. Тогтмол нэг хэмжээний пип өөртөө зорилго тавиад за магадгүй те би өнөөдөр 30 пипний арилжаа хийнэ. 30 пип авнаа гэсэн зорилго тавьчих юм бол тухайн өдрийн стоп лосс ч магадгүй хамгийн багадаа 10-аас 15 пипний стоп лосстай байх хэрэгтэй гэсэн. Ингээ харахаар нэгийг харьцах нь хоёртой арилжаанууд явагдчихж байгаа. Тэгвэл би өдөр тутамдаа 30 пип авах юм бол мөнгөний дүрмээрээ дансны 1% эрсдүүлээд тахад яваандаа тэр чинь нөгөө баг данс чинь те. За хоёроор өслөө нэг арилжаанд одоо ашигтай гарлаа. Нэг арилжаанд алдлаа те. За магадгүй дахиад нэг арилжаанд алдчихлаа гэж те. За гэхдээ дахиад нэг арилжаанд ашигтай гарахад энэ маань дээшээгээ гараад алдагдлаа нөхөд. За энэ чинь гих мэтчлэн ингэж явсаар байгаа юм байгаад урт хугацаагаар харахад бидний нөгөө 1% чинь дансыг нэлээд том болгоцсон байдаг. Яг Nasdaq-ийн том цагийн тренд чинь ер нь бол дэлхийн чарт харах юм бол ингээд урттаа ингээд ашигтайгаар авсан. Мэдээж бид нарт алдагдaltaй үе бол гарна. Тухайн алдагдaltaй үеэр бид нар хамгийн гол нь мөнгөний дүрмээр барьсан байх шаардлагатай. Мөнгөний дүрмийг бүр тултлан барьдаг хүн бол барагтаа дансаа шатаадаггүй. За мөнгөний дүрм барихгүй дансаа шатааж яана гэвэл тэр юуных вэ гэхээр сэтгэл зүй дээрээ жоохон тогтворгүй байгаад байна л гэсэн утгатай. За тийм байна. За order block-ийн ороод ирж байгаа. За тэгвэл түрүү чи энэ дээр үтсэн inverse fair value gap бол энэ breaker block маань юу юм бэ гэхлээр яг түрүүний үтсэн нөгөө fair value gap байгаа шүү дээ. 3 лааны бүтцтэй. За энэ дээр тайлбарлана. За хаана үссэн? Жишээлбэл одоо энд үссэн байх чинь. Биднэрт энэ чинь 3 лааны бүтцтэй өсөлтийн fair value gap буюу BC маань энэ чинээс ханшийг дэмжих ёстой байтал доошогоо эвдрээд ороод ирэх юм бол үүнийг бид inversion fair value gap буюу IFVG гэдэг юм хэлждэг. Энд яадаг вэ гэхээр ялгаа байхгүй л бидний чиглэл одоо тухайн чиглэлийн эсрэг явахаар болчлоо гэдэг тохиог аав гэсэн. Ойлгомжтой. Одоо бид нарыг өсөж байгаа хөдөлгөөн дээр үүссэн байгаа gap маань энэ BC маань дээшээ ханшийг дэмжих ёстой байтал эсрэгээрээ унаад ороод ирэх юм бол тэгтээ унж орж ирэхдээ зайлшгүй биеэр эвдсэн байх шаардлагатай. Одоо энэ дээр байгаа шиг энэ бол доошоо эвдээ хаагдсан байна шүү дээ. Их мэтчлэн эвдээд хаагдсан байх юм бол үүнийг inversion gap үүсэж байна. Ханшны чиглэл энэ өсөлтийн трендээс уналтын тренд эхлэх гэж байгаа юм байна шүү гэдэг тохиог авч болдог.
Арилжаанд үүнийг ашиглахдаа бид нар үүнийг шалгаад унах магадлалууд 10-аас ер нь 5-6-т нь бол байдаг. Inversion gap-ыг бол эргэж ирж шалгадаг. Тэгэхээр бид нар уналтын хөдөлгөөний чиглэл дээр те том цагийн чиглэл маань том цагийн имбаланс дээр ирсэн. Бүх юмнуудын чиглэл таарад уналтын хөдөлгөөн эхэлж явах үед бид нар тухайн inversion gap дээрээс sell дарж байна. За тэгээ түрүүний хэлснээр баг цагийн маань нөгөө имбаланс маань давхар CP маань давхар үүссэн байх юм бол энэ хоёр маань зэрэгцээд бүр том давхар баталгаа болж өгдөг. За магадгүй энэ дээр нь тэгээд те нөгөө order block маань үүссэн байгаа бол бүр нэмэлт баталгаатай болно. Уналтын хөдөлгөөн үүссэн л бол order block бол зайлшгүй байж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд гоё өндөр магадaltaй арилжаануудын тоонд ороо явцдаг гэсэн. За inversion fair value gap бол юм. За тэгвэл энэ дээр байгаа энэ breaker block гэдэг байна. Яг inversionтэй адилхан order block байна. Үндсэн хөдөлгөөний өсөлт явлаа, pullback явлаа. За энэ дахиад дээрээс өсөлт гарч ирлээ. Тэгвэл энд сүлд хаагдсан доошоо хаагдсан лаа маань бидний хувьд order block болж орж ирэх хэрэгтэй тийм. Гэтэл энэ order block-ыг ханш маань доошоо эвдээд ороод ирэх юм бол энэ маань эвдэрсэн боيو breaker block болоод ороод ирнэ. Энийг BRK гэдэг би тэмдэглэж байна. За энэ маань яах вэ? Ялгаа байхгүй эргээд ханш маань тухайн breaker-ыг шалгаад уналттай байх хэрэгтэй. Энд дээрээс эсэргүүцэл авах хэрэгтэй. Энэ breaker-ыг бол байнга шалгадаг. Breaker бол бүр must байнга байдаг зүйл. Бид нар энийг харахгүй байхын аргагүй. Breaker-ыг бид нар зайлшгүй харах шаардлагатай. Энэ breaker дээрээс нэмээд бид нар нөгөө унгаадаг дунд цагийн баг цагийн CB маань байвал нэмэлт баталгаа. Энэ дээрээс давхар нөгөө inversion gap маань үүссэн байвал хоёр дахь баталгаа. Ингээл бид нар гоё ярилцаануудыг ингэж барих боломжтой байдаг гэсэн. За одоо тэгвэл энэ жишээн дээр хэдүүлээ авч үзэл. Ханш маань өсөлтийн чиглэлтэй pullback. Өсөлтийн чиглэлтэй pullback. Том цагийн баланс руу орж ирлээ. Яасан. Бид нарт энд order block үүссэн юм шиг. Энэ order block-ыг доошоо эвдээд ороод ирсэн. Breaker block. За энэ breaker-аас гадна энд эвднэрт юу вэ? Дээшээ өсөх хэвээр gap-ыг маань inverse хийсэн. Inversion fair value. За энэ inversion fair value gap-тай давхар доошоо унгаадаг sell side imbalance буюу CB байж. Ингээ бид нарт 3 давхаргад хамгаалалт үүсэж байна. За энэ дээрээс энэ уналтыг үүсгэсэн order block гэдэг энэ ногоон candle байж байна. Ингээ бид нарт order block үүсэж байна. Энэ бол миний хувьд бол байж болох хамгийн гоё энтринуудын хэлбэр. Энд дээрээс бид нар short арилжаанд ороход бүрэн боломжтой байжээ гэж харна. За тэгээ stop loss-ийн хувьд бол тэртээ энэ орой хамгаалагдсан орой гэж үзээд stop loss-ыг тавилаа. Үндсэн типийг ойрхон high low хаана ингэж тавьж болно. За эсвэл бол түрүүн ярьсан нөгөө Fibonacci түүл байгаа шүү дээ. Fibonacci түүлээ settings руу ороод бид нар хасах 2.5 гэсэн цэгүүдийг бид нар тавьж өгдөг. За энэ хасах 2.5 цэг нь яадаг вэ гэхээр market structure shift дээшээгээ хийлээ гэж бодъё. Энэ дээшээ хийлээ. За тэгвэл энэ бүтэц эвдэрж байгаа high цэг болон хамгийн low цэг хоёрын дундаас бид нар Fibonacci-га татна. Тгийн нэгийн цэг буюу нэг левелийг ёроолоосна. Дээшээ тгийн цэг нь хамгийн дээдлийн цэг хүртэл ингээд татчихна гэсэн. За тэнгууд бидний түрүүчийн оруулсан хасах 2.5 инчээр зурагдаад гараад ирнэ. Тэгвэл бид нар үндсэн арилжаа маань за энэчнээс нөгөө breaker юмнуудаа шалгалаа. Дээшээ энэ хүртэл өсгөнэ гэдэг баримжаа таамгийг авчдаг гэсэн. Хасах 2.5. За тэнгууд одоо энэчнээс хэдүүлээ бараг стандарт deviation тавьчихсан. За энэ стандарт deviation бол зүгээр л биднэрт ашиглах би одоо энэ төлөвлөлд л би хэлж өгöd байгаа шүү. Энэ бол арга барил дээр бол байнга ашиглагдана. Тэгээ хамгийн гол нь 100% баттай биш ч гэсэн бидний магадлалыг бол өндөрсгөж өгч байдаг. Энэ хаяас энэ лоо хүртэл татахад бидний хасах 2.5 дээр бол ашиг авах бүрэн боломжтой зөв үүссэн байна байжээ гэж харж болтгоо гэсэн. За breaker block юм байна. За одоо тэгвэл хамгийн сүүлчээ өнөөдрийн хувьд болохоор та дор хамгийн сүүлчийн эптагийн тэмдэглэл бол Indog болон Envog байна. Би энэ Indog болон Envog-ыг хувьдаа бол их ашигладаггүй. Гэхдээ та хэдэд энэ ICT зааж байгаа миний хувьд бол хэлж өгөхгүй байхын аргагүй чухал концепцуудын нэг учраас хэлж өгнө. За хэдүүлэнд нь дээлигийн ла харах юм бол ямар ч одоо тэ элдэ анзы gap бол нэг анзаарэгддэггүй шүү дээ. Гэтэл энийг 5 минут ч юм уу 15 минут руу оруулаад харахаар Монголын цагаар шинэ дээлигийн ла өглөө 7 цагаас нэгддэг те.
За бүх өдөр нээлтэх үед. За магадгүй нэг рандом өдөр. Зүйлээ дээлгийн чарт харж агаад нэг өдрийг ухраагаад харцгаая. За энэ өдрийг ингээ ухраагаад харчихъя. За энийг 1 минут руу оруулаад харъя. За одоо ингээд цаг маань дээлгийн лаа маань шилжээд энэ болохоор нөгөө өвлийн цагийн шилжилт нь явагдаагүй 100% байсан учраас өглөө 7-оос 6-аас шин дээлгийн лаа эхэлж байгаа юм шүү. Энэ хараа. Маргаашийн дээлгийн лаа эхлэхэд үүссэн гэпийг дараа. Энэ лавоос энэ хайцыг үүссэн завсрын зай. Үүнийг бид нар энэ хэд өдрөх вэ? За энэ 5 дахь хөдөлгөөн дуусаад өглөө нь нэгд өдөр эхэлж байгаа хөдөлгөөн биш үү? Тэгэхээр энэ болохоор нөгөө шин 7 хоногийн нээлтийн завсар буюу энэ вог нь биш үү? Энэ дог биш. За үүнийг би opening range gap-ыг нэрлэлцдэг зүг. За яг гэхдээ энэ дээр та ойлгомжтой байлгахаар энэ вог гэж. За энэ вог-ыг яаж ашиглах вэ гэхээр яг л нөгөө fair value gap breaker-тэйг адилхан ашигладаг. Энэ вог бол зүгээр соронц гэдээ ойлгочих болно ханшны. Тухайн өдөржингөө өсөлттэй байсан бол уналт орж ирэхдээ нэг бол биднэрт энэ вог-ыг шалгана. Нэг бол энэ вог дээрээс өснө. Энэ вог дээр зайлшгүй тухайн ханш маань зайлшгүй хурж ирдэг. Тэр өдрийн эхлэл дээр байна уу, тэр өдрийн төгсгөл дээр байна уу? Надад нэг соронцны эможи гэдэг сайн. Юм шүү дээ. Энийг соронц гэдэг авчихж байна. За одоо энэ дээр хэдүүлээ хараа л та. Зайлшгүй энэ вогийг шалгана. Тэгэлээ. Энд орж ирж байна. Маш орж ирж байна. За харж байгааз энэ вогийг бол заавал шалгадаг. Зайлшгүй энэ вог төр хурж ирдэг. Өдөр нэгдээд өсөлттэй байгаа бол энэ вог төр заавалчгүй ирнэ гэж үзээд өглөөний жижигхэн скалп арилжаанууд, сэл арилжаанууд харах боломжтой гэсэн энэ вог руугаа. Энэ вог юм уу? Энэ вог энэ доо хоёр яг адилхан ажиллана. Гэхдээ тухайн 7 хоногийн хувьд бол энэ вог ганцхан үснэ, энэ дог бол 7 үснэ, 5 үснэ тий. Тэгэхээр энэ вог нь энэ догоо ботход арай илүү хүчтэй, арай илүү олон шалгагддаг гэж хэлж байна. За тэгээ энэ вог дээрээс ер нь бол өнцөн өсөлт аваад дэшээ спорт болоод өсөж байна. Магадгүй энэ доошоо өвдөрөх юм бол эргээгээд энийг сэргүүцлийн бүс аваад үргэлжлээд унах боломжтой. Янз бүрээр ашиглаж болно. За одоо жишээлбэл энэ чинээс дахиад нэг энэ вог шалгаад дэш өсөлт нь явж байна. Тэгэхээр энэ вогыг бол хэдүүлээ зур соронц гэдээ ойлгочих болно. Нэг бол ханш энийг шалгана, нэг бол ханш энэ дээрээс дамсан өсөлт авна. Үүнийг ингэж л ашигладаг. За магадгүй энэ дараагийнхаа өдрийг дахиад дээлгийн чарт харж агаад харахад өдөр болгон зайлшгүй нэг гэп үүсдэг. Зарим тохиолдолд гэп байхгүй юм шиг харагддаг боловч яг үндэ 10 секундын чарт, 5 секундын чарт харахад бол гараад ирсэн л гэдэг. За энэ бол одоо ингээд нэгд өдөр дуусаад хоёр дахь өдөр шилжиж явах үеийн гэпийг хэдүүлээ харуул. Энэ чинь бүр цагийн шилжихгүй. 19-оор за энэ хүртэл гүйлгэж. За ингээд дараагийн дээлгийн лаа эхлэх үед за 1 минутын чарт ч одоо. Одоо энэ яг дараагийн шинэ дээлгийн лаа эхлэх юм ч буюу 4 цагт маркет хаагдаад өглөө 6 цагт маркет нэгддэг. Маркет нэгдэх үед за энэ ч бол гэп үүсэйг харагдчихэв тийм. За тэгвэл энийг цагийн бүр 15 секунд болгоо. 15 секундын дээр харагдахгүй бол 5 секунд болгоо. За 5 дээр харагдахгүй бол бүр 1 секунд. За энэ дээр бол яалтчгүй ийм жижигхэн гэп үүссэн. Энэ жижигхэн гэпийг бол бид нэг харж чадахгүй учраас ашиглах шаардлага байхгүй. Энийний хооронд энэ дог ашиглаж болно. За тэгвэл арай өөр өдрийг харъя. Маргааш өдрийг харъя. Энэ дог бол байнга үүсдэг. Тэгэхээр нэг өдөр Лондон дээр арилжаа яддаг хүн ч гэдэг юм уу те. Тийм хүмүүс байвал энэ дог энэ вог ашиглахад бол бас давгүй шүү. За одоо энэ дахиад шинэ дээлгийн лаа эхлэж. Одоо ингээд биднэрт гэп үүсчихэж байна.
За энэ тохиолдолд хүмүүс жоохон толгой нэргэдэг. Тэгвэл бид нэр лааныхын биеэр авчдсан шүү. За. Лаа маань хаана хаагдсан? Энэ дээр хаагдсан. Хаана нэгдсэн? Энэ дээр нэгдсэн биз дээ. Энэ дээр би энэ дээр нийл тэнцэг, энэ хаалт тэнцэг байгаа. Тэгэхээр энэ засар үсэн энэ гапууд бидний эндог аа. Шинэ өдрийн нээлт. За тэгвэл энэ эндог өнөөдөр тухайн өдөр нь үйлчлэх нь гэдгийг шалгаад арчиж болно. Эндог өдөр одоогоор ирээг байна. Энийг бол зайлшгүй шалгах шаардлага. За 1 минутын дээр ирэх болоогүй юм шиг байна. 5 минутаар нь чардаг барьчих. Нөө анчтай. Яа сайх төрөсч байгаа. Өө бүрнээсээ авчлаа. За тэгвэл одоогоос энэ эндог болон энвог давхарддаг үед байдаг. Давхарддаг гэдэг нь болохоор эндээс өсөлт явж байгаад дэлхийн лаа хаагдаад энэчнээс шинэ эндог үүсчлээ, энвог үүсчлээ гэж бодъё. За энэ үе шинэ 7 хоног эхэлсэн нээлтийн гап. За одоо тэгээ маш олон өдөр хоног өнгөрч байгаад 7 хоногийн төгсгөл 4-р өдөр ч юм уу те. За энэ хавцаа шинэ 7 хоногийн нээлтийн кап буюу энвог үүссэн байлаа гэж үү. Биш эндог. За энэ хоёр ингээд давхардаад ойрхон гараад ирэх юм бол ханш маань завсрын хөдөлгөөнд орчдөг ойлгомжгүй. Энийгээ доошоо сэтлээд ороод ирэнгуутаа энвог дээрээс дэмжлэгийн бүс аваад дээш өсөд идэг. Гэтэл яг дээр нь дахиад эндог байгаа тахлаар ингээ гаццдаг дээшч хүү доошооч. За тэгвэл энэ тохиолдолд яадаг вэ гэхээр бид нэр арилжаанд орохгүй хүлээнэ. Маш удаан хүлээн. Нилээн удаан хүлээлтийн байдалтай байж байгаад ямар үед нь орох вэ гэхээр энэ задардаг. Ингэж удаан гацж байгаа задарсан хөдөлгөөн маань маш хүчтэй нэг чигийг дагсан хөдөлгөөн авчдаг. За энэ доошоо задарлаа гэж үзэх юм бол тухайн энвогт ойрхон хаана бидний нөгөө CBN breaker order block байна. Тухайн цэгээ харж агаад бид нар хоёр дахь боломжн дээрээсээ сейл орж болно. Их мэдчлээ. Энвог болон эндогийг ашигладаг. За тэгвэл маркет дээр өнөөдөр бидний үзсэн чухал сэдвүүд гэх юм бол ханш маань тодорхой хэмжээний high болон low цэгүүдийг хамгаахын тулд хөдөлж байдаг. За эсвэл тодорхой хэмжээний high болон low цэг үүсгэд хөдөлж байдаг. За эсвэл нэг liquidity-г sweep хийчихэд явах биш, fair value gap юм уу imbalance нөхөхтэй. За эсвэл ханшныхаа 50% буюу equilibrium-ыг нөхөхийн төлөө явж байдаг. Гэсэн юм 3 нөхцөлийн дагуу ингээд ханш маань явж байна гэдгийг ойлгочлоо. За тэнгуутаа энэ 3 нөхцөл дээр маань үндсэн хөдөлгөөний эхлэхдээ яг хаанаас эхлээд байгаа юм бэ гэхээр fair value gap юм уу? Order block юм уу? Breaker block, inversion gap юм уу? Эдгээр дөрвийн аль нэг дээрээс нь унж юм өсдгөө гэдэг оролтын техник нь бол хальтгаан дуртаад өнгөрчлөө тийм. За тэгвэл хэдүүлээ дараагийн хичээлээр буюу өнөөдөр чинь 3 дахь өдөр байгаа дах тийм. Маргаашийн контент дээр хэдүүлээ entry модулууд үзнэ. Entry модель гэдэг нь болохоор яг энэ Eptaгийн энэ өнөөдрийг хүртэл үтсэн зүйлсээ ашиглаад яг ханшны хаана норох юм бэ? Яг ханшны хаана норох юм? За тэгвэл энэ entry модель дээрээс бид нар юу руу шилжих вэ гэхээр энэ quarter болон time and price гэсэн энэ гурыг маргааш үзнэ. За тэгвэл энэ Epta гэдэг байгаа чинь болохоор айгүй энгийн юм шиг харагдаж байгаа боловч маш хэмжээний цаг зарцуулж шийдвүлээ нүдэндээ дасгаж авнаа. За энэ чинь ингээ gap байд юм байна. За энэ чинь ингээ liquidity байд юм байна. За энэ high low дээр liquidation хамчтай юм байна гэсэн ойлголттой ингээ толгоон дотроо санаад байдаг. Гэхдээ ерөөсөө энийг бэлтгэл болгож chart нэр back test хийж хардаггүй. Тэрнээсээ болоод бодлоо доошоо ингэж эвдэрдэг имбаланс тэмдэглэчээд энэчнээс өснөөгээ байда дисэл зөвхөлээ байда stop loss зөвхөлээд байж болохгүй те. Тэр яасан байх вэ? Сайн бэлтгэлээр хийгээд том цагаас бага цаг руу цагаа хөрвүүлээд за том цагийн чиглэлийнхаа дагуу ханшин дээрээ орж сурах нэ. Institutional order flow гэдэг бол аюу хэцүү. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ институцийн томчлолын л дагаад байгаа хөдөлгөөд байгаа ханшны хөдөлгөөний чиглэлийг institutional order flow гэдэг. Institutional order flow bearish буюу байна гэх юм бол доошо чиглэлтэй байна. Institutional order flow bullish байна гэх юм бол дээш чиглэлтэй байна гэсэн хэллэг аюу их яригддаг.
За ийм байна. Асуух зүйлс байна. Риск өндөртөө оролт шүүгнэ. Buy орсон байна. Nasdaq 5 минутын чарт нэрийг болоод байгаа. Дахиад нэг юм баланс үсгэсэн үү? Энэ бол риск өндөртэй юм байна. Гэхдээ гоё оролт биш үү? За тэгээд энэ нэг POC гэдэг байгаа энийг юм би судалж байгаа. Нөгөө анирах заадаг юм байлээ. Тэр энэ POC-ийн талаар би нэг судалж байгаа таад зааж өгнө. Гэхдээ би нэг өөрөө сураагүй учраас хамаагүй би сураагүй юм а таад худлаа заамаар байна. Тийм болохоор сайн судалж байгаа зааж өгнө. Бидний нөгөө хилээд байгаа liquidity-г бүр наривчиж гаргаж өгд юм байна. Тодорхой хэмжээний high болон low sector байгаа гэдэг бол тухайн энэ POC-ыг ашиглахад энэ POC дээр байгаа энэ нэг volume шиг юм нэгтэй нэг индикатор шиг юм байгаа даа шүү дээ. Энд дээр цугларсан хамгийн их liquidity хаана байна гэдгийг юм ер нь бол харуулж өгд юм билээ. Тэр ингээ ханшиг харах юм бол ихэвчлэн одоо энэ POC гэдэг байгаа энэ хөдөлгөөнийг л амх гэж хөдөлдөг хөдөлгөөн юм байна. Жишээлбэл саяны энэ уналт бол өчигдөр зурагдсан одоо энэ POC гэдэг байгаа энэ хамгийн их liquidity-тэй энэ хар зураасыг хамчаад уналт явагдаж байгаа хгүй. Би тэг өөрөө сураагүй байсан учраас жоохон найдлага өгөөгөө өнгөрөөцөө. Гэсэн яг хоо ажиллахын хувьд ажилтгал юм байна. Тэгэхээр надад бас одоо та яг энэ хиддгээ 1 сарын 3-ны POC нь бас яг энүүхэн доор байгаа учраас бас юу бай болоос харахгүй. Энэ sell side нэг жоохон хамагдаад. Тэгээд чи энэ индикаторыг ашиглахгүй байлаа ч гэсэн хэдүүлэнгийнхэн доор те. Энэ олон лов цэгүүд байна шүү дээ. Хамагдааг байгаа. Анти liquidity дотор high болон low цэгүүд байгаа шүү дээ. Бид нэг ингээ уналтын хөдөлгөөнтэй ийм байгаа тохиолдолд энэ дээгүр liquidity үүсдэг гэж ярьж байгаа те. Гэтэл зарим тохиолдолд high үүсчээд зэрэгцээд нэг high үүсчихдээ. Яг хоёр зэрэгцээ. Энийг хамаагүй л шүү дээ. Энэ юу вэ гэхлээр зүгээр нэг энгийн high low-оос хоёр дахин илүү liquidity энэ дээр агуулгаж байгааг л ойлгочихсон. Ягаад гэхлээр ихэнх хүмүүс трейдерүүд чинь те нөгөө олон орой зэрэгцсэн байх юм бол үүнийг эсэргүүцлийн бүс гээд стоп лоссуудаа энэний дээр яачдаг. Ячдаг шүү дээ. Энэ дээр. Тэгэхээр ер нь бол ихэвчлэн энийг ирж авдаг аа. Тэгэхээр саяны хөдөлгөөний жишээн дээр жишээлбэл бидний энэ доор юу ойрхон байгаа. Айгүй бол equal low байдаг. Нийтлэгэн лоудыг equal low гэдэг. Тэнцүү low зүйл. Ханшны дээр high дээр байх юм бол equal high байдаг шүү дээ. Одоо жишээлбэл энэ дээр үүссэн байна те. Энийгээ хамаагүй олон хаяад энэ голынхон ч явах дэш үсээ гараад ирсэн. За тангуудаа энэ хаяадыг авсан уу? Ер нь бол авахгүй бол авсан байна те. Их мэтчлэн энэ liquidity-г ашиглана. За тэгэхээр бидний ер нь бол амин судас бол liquidity болчихжин те. Энэ liquidity хаана хамагдсан байна гэдгээ таньж харж чадахгүй бол хизээч зөв таамаг гаргаж чадахгүй. Buy side хамчаа sell side руу явдаг, sell side хамчаа buy side руу явдаг гэдгийг бол бид нар бол ойлгож байгаа. Гэхдээ зарим тохиолдолд ингээд огцом үндсэн distribution хөдөлгөөн хэлчих юм бол нэг чигийг дагсан хөдөлгөөнүүд айгүй их явагддаг аа. За тэгээ маргаашийн хичээлээр time based liquidity гэдэг үзнэ. Time based liquidity нь болохоор одоо бидний харж байгаа энгийн high low-уудын аль high low нь илүү чухал high low бэ гэдгээ ойлгоно гэсэн үг. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгаад хэдүүлээ лайв арилж байгаа. Үгүй. Асуултууд байна уу? За байхгүй бол би лайва дуусгалаа. Рекорд